Сайн байцгаана уу? Тавилан нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ мэдээж тавилан нэвтрүүлгийн дугаар бүр онцлогтой, тийм ээ, зорих газар ихтэй, уулзах хүмүүс ихтэй, маш их ажиллагаатай байдаг. Тэгээ сэтгүүлч Гэрлэмаа одоо Эрдэнэ хоёр миний бие ингээ бид хоёрын хувьд энэ удаагийн бас нэг нэвтрүүлгийг хийж бас нэвтрүүлгийн оролцогч буюу нэвтрүүлгийн хийсэн одоо нэг хүмүүсийг уулзуулах гад нэвтрүүлгээ эхэлж байна. За бидний тухайд бол манай нэвтрүүлгийн баг хамт болсон бол энэ бол Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын иргэн гол доктор галхуу хчиг бол бас нэвтрүүлэгтээ онцлсан байгаамаа. За түүний тухайд бол төрсэн ахтайгаа 34 жилийн турш уулзаж чанаа. Тэгэд бид бол энэ нэвтрүүлгээр бол ах トゥ нарыг уулзуулахад зорих гэж байна. Яг одоо нэвтрүүлгийн багийн хамт олон маань Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумыг зорихоор олон улсын нисгод дээр хүрэлцэн ирээд байна. Саяхан талаар мэдээлэл галхуу хчээс авч чагаад ирээд одоо манай багийн хамт олон маань их хэрэлдээ гарах болно. Ингээд нэвтрүүлэгтэй хамтаагаараа үзэгчтэй нэвтрүүлгийг та бүхэн үргэлжлэн Ховд аймгаас хүрэх болно. За ингээд Ховд руу одоо нисгэж байна. Энэ амьдралын хамгийн том аз жаргал юу вэ? Энэ асуултанд хүмүүрл янз бүрээр хариулах байх. Гэхдээ эцэст нь нэг л хариулт гарч ирж байна. Энэ бол элэг бүтэн гэр бүл. Энэхүү жаргалтай гэр бүлийн тоог нэмэхээр манай телевизийн нэвтрүүлгийн багийн хамт олон Баруун Товн аймгийн хөгжлийн тулгуур болсон Ховд аймагт бид энэхүү хөл тавьсан юм. Ховд аймагт хүрэлцэн ирээд байна. Одоо эндээс ингэж Эрдэнэ бүрэн сум руугаа очиж нэвтрүүлгийнхаа үзэгчтэй уулзнаа. Ховд аймагт бол одоо 18 градусын дулаан байна. За бид нар одоо элчний нэг сайн боломжтой одоо монгол хүмүүс айлд бол хоосоо ордгүй гэдэг тэр ч утгаараа одоо бид нар нэвтрүүлгийнхаа орцогчонд очихоос өмнө дэлгүүр орчин айлд бол бас цагаан сууны дээжтэй очих зүйтэй хаа гэж бодож байна. Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум нь аймгийн төвөөс 61 км, харин Улаанбаатар хотоос 1461 км-ийн зайд алслагдан оршиж байна. Тус сум нь мөнх цаст хайрхан Цамгаруу уулын хаан урд ингэрд оршин буй. Хөлгүй их устдаагаар алдартай Ховд голын өндөр довоос Бээжин хүртэл үргэлжилдэг домогт сардагт айн суваг, булш, хэрэгсүр зэрэг түүх соёлын дурсгалд олон сайхан газар энэ сумын нутагт бий. Энэ сайхан нутагт нэвтрүүлгийн багийн уран бүтээлчд бид ирсэн бөгөөд Ховд аймгаас гараад 1 цаг гаруй явсны дараа бид зорьсон газраа ирсэн юм. Энэ бүсгүйг бол довгтой галхуу гэдэг. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдрах бөгөөд нөхөр Баатаржо болон түүний хувьд тус сумын унган иргэд юм. Жилийн дөрвөн улиралд мөнх цаст хайрхан Цамгаруу уулын хаан 10 өрөөр нутаглаж өвөг дээдсийнхээ ёс заншлыг өвлөн хадгалж тээн яваа нэгэн сайхан гэр бүл юм. Би ч 2004 онд нөхөртөө айл болсон. Манай нөхөр ч ихээс тавуула. Айлын хамгийн бага нахгүй. Нэг дээр нэг ихчтэй 3 ахтай. 4 онд айл болоод манай хөгч 4 онд болсон. Одоо хамгийн том нь 8 дугаар анги, 2 дахь нь 7 дугаар анги, хамгийн бага охин маань 4 дугаар анги. Манай нөхөр маань яг малчин. Өглөөнөөс ороо болтол ирнэ. Байнга нэг ажиллаад давтан хийжтэй. Маргааш нь бас л яг манай нөхөр маань ямарсан морь үйдэг. Тий, морь үйн.
Дээд сургуулиа төгсөөд л нутгийнхаа Баатаржав гэж мөн ялгаагүй адилхан бас харн ялгаасаа ончин ээжээсээ бол баг 1-р ангид ороогүй байхтаас ээжээсээ одоо бас хоцорсон бас адилхан ялгаагүй амьдралыг туулсан ийм хүнтэй ханилсан. Бид нар ч ер нь багасаа ойлоо өнчөөс учраас нэг нэгэндээ их төшөх тулгууртай нэгнээ мундаг ойлгомжтой хүс. Өвөлд нь бид хоёр ч юу адгийг малаа хөлсөөр малаа өгчдөг. Тэгчгээ өвөлд нь сум дээр хамт өвлчээд тэгээ бус үйлрэлт нь тэгээд би чинь портер бариад хүүхдүүдэд зөөгөөд. Галагч маань одоо хэдэн жил машин барьж байна? Сүүлийн 2-3 жил барьж байна да. Портер бариад. Тий, портер бариад. Гэр орноо нүгэлгээл манай хүн чинь мал хараад уугаал. Одоо сумын төв дээр бас танаа нэг гэр байдаг гэсэн тий? Сумн дээр нөгөө хүүхд тарддаг манайх чи би чи өвд. Тэгэл тэр гэрээ ачин. Сум танаа хоёрын хооронд одоо хэдэн километрийн зайтай байна вэ? Одоо яг одоо байгаа газар маань 6 км байгаа. За. Тэрнээс бас сумаасаа хамгийн хоолны үлэгт 130 км нүүн. Тий. Бэлэн хоолны хийстэй байхгүй л одоо өдөржин хоос яваа малчд чинь дандаа өглөө гараал ороо орж идэг учраас би чи 4 оноос л аваа энэ альд ирээл тэгэл малчин болсон шүү дээ. Урд нь бол тэгээд эмээ дээр байгаал сумн дээр өсөөл байж идэг гэсэн л дээ ер нь. Тэгэл зунд нь мал дээр байгаал. Галхуу бол тэгээд ер нь нах цаа ээж дээр өсөд миний ээж аавын одоо эмээ өвгийн гар дээр өсөд ер нь жоохон тийм хэрсүүхэн тийм өссөн хөвгтөлтэй их амархан юмд баярлдаг, амархан юмд гомддог ийм л охин юм байгаа. Бидний хувьд түүнийг нэвтрүүлгийн оролцогчоор сонгосон нь ээдрät амьдралын бодит түүхийг үзэгч олонтойгоор хуваалцаж 34 жилийн турш түүний сэтгэлд хурж байсан түмэн асуултын хариултыг олохыг зорж байгаад оршиж байна. Энэ түүх дэртэйх 1984 оноос эхлэлтэй. Энэ олон жилийн туршид түүний хүсэж мөрөөдсөн ганц зүйл нь төрсөн ганц ахтайгаа уулзах хүсэл юм. Үзэгч та бүхэн талын нэвтрүүлэг үргэлжлэн хүрч байна. Нэвтрүүлгийн оролцогч Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын иргэн галхуугчтэйгээ уулзуулаад байна. За таны хувьд бол манай нэвтрүүлэгт хандаж загтал битсэн 34 жилийн турш төрсөн ахтайгаа уулзаж чадаагүй гэсэн тий. Энэ талаар хоёлоос яриагаа эхлэх үү. Яг нь ээж аав нь амьдралынхаа эрхэнд одоо ажил төрөл хийж амьдрахын тулд л яг энэ охиныгаа бас жоохон өвдөд барайд өвчин зовлон эргүүлээд байх дээр зэрэгэл хөдөө орон нутагт ээж аавдаараа өгсөн юм байгаа. Би болохоор эмээ хоёр дээр өссөн 2 сартайгаа ирээд ирнэ өссөн. Тэгээ манай ах болохоор ээж аав хоёр дээр өсөд тэгээд манай ээж чинь нөгөө хүүхдийн өвцний үйлдвэрт ажиллаж байгаад нөгөө ойтлцд гарах гэд яваад тэгээ ахыг аваа явсан. Тэгээ би болохоор эмээ хоёр дээр өсөд тэгээд хоёр талд байж л ээж маань өнгөрөөд аав маань хотод өнгөрөөд тэгэл ах тэгээ сургаггүй болоод ер нь сурглал ясна л та тэгээ сурах гарахгүй байсан. Яг хэдэн онд таны ах ээж хоёр онгор усыг зорсон тий яг хэдэн онд ээж тань асарсан гэдэг мэдээллийг та авч ирсэн юм. Яг тэр он юугийн сайн мэдэхгүй байгаа л та би ер нь. Ямар ч намайг сургуульд ороогүй байхад манай ээж ахыг дагуулж ирээд би өнгөртөө нөгөө ойдлын зэрэг авахлахаар явлаа галцуугийг аваа өгнө гэл эмээгөө бид нар тэр ирээ явчихсан. Тэгээд түүнээс хойш ээж чинь нэг хаяа нэг захим ахив өчтдөг байсан. Ер нь ирээгүүлтэй. Эмээ өвөө дээр өссөн гэж хэлээд өссөн гэсэн тий. Аавын тань ээж аав юм уу эсвэл ээжийн тань? Манай ээж нагц аав нагц. Би чинь аавынхаа ах дүү нэрийг бас сайн мэддэггүй шүү дээ. Багасаа ирсэн болохоор тэгээд холбоо барьж чадаагүй. Аав тань бол бас Монголд үлдсэн мэт. Аавтайгаа ер нь хамт байсан уу? Аав тань ер нь хэдэн оноос орсон? Ээжийг таны яваад удаагүй ах дүү тулсан юм уу? Манай ээж явсны ардаар л үйдүүлсэн гэсэн бас надад яг аль биесээр мэддэггүй л дээ сургана өнгөрсөн л гэсэн бас. Ээж аав маань нөгөө хотод цагдаа хийдэг гэсэн. Тэгж жаал өнгөрсөн гэсэн. Тий бас сайн мэддэггүй байгаа тэр. Энд ер нь ээжийн тань дүр төрх ахын тань дүр төрх ер нь байна уу? Ямар хүмүүс байгаа. Нилээ махлагдуухан тийм өргөн царайтай тийм хүн байсан манай ах болохоор.
тий хүүхдтэй. Гал цаг бол багада ихүү том алга нүдтэй хоёр хөөрхөн цулцгар хасартай ийм дугуй дугуй царайтай тийм хүүхэд байсан юм. Тэгээд их өргөөн палцгар хөлтөө тэр багын дүр төрх нь бол надад одоо ер нь харагдаад байдгийн. Ээж тань хэдэн онд нас урсан? Тэг яг миний сураг гарах нь болохоор 98 онд юм уу? 97 98 онд өнгөрсөн юм шиг л. Сүүлдэл ер нь сургийн сонсол байхад. Яг хэдэн онд бас мэдэхгүй байна. Тэр өнгөртөл өнгөрсөн. Ер нь тэгээ тэрнээс хойш та ахыгаа ер нь одоо манай телевизэд хандхаас өмнө хаагуур яаж хааж ив те ер нь сураг гинтер гаргаж чадчихсан уу? Хайж чадаагүй. Ер нь хайж явъя гэж бодож байсан ер нь чадаагүй л дээ. Тэгэл энэ нэвтрүүлэгт ханддаг байна л гэж харчаал тэгж бодоод тэгэл нэвтрүүлэг харчаал тавилт нэвтрүүлгийг хараад энэ тал ер нь загтал үчийлдэл гэж боддог гэсэн дандаа л. Өнгөрсөн 100 ТV8-ийн хүмүүс ирээд тэгээд тэр хүмүүсийн манад ирэнгүүт нь л асуусан л та. Танах тавилын нэвтрүүлгийг хөтэлдэг юу яадаг л хийдэг л өгсөн чи тийштэй гээл тэгэнгүүт нь би одоо ингээд ахыхаа тухай яриад ийм юм учиртай маа гэв. Тэгвэл та захиа өчөөд өгч болно шүү дээ бид нар хүргээд өгч болно гэнгүүт нь би захиа өчөж өгөөл. Таныг ярих чинь нэг л итгэхгүй байсан л та би. Тавилын нэвтрүүлгийн байгамтлнаас ярьж байна. Ярьж байна гэхлээр огт итгэхгүйсэн л арайгүй байлгүй гэж бодоод байсан л та. Анх тийж бодоод байсан баг. Ер нь өмнө манай нэвтрүүлгийг бол ер нь байнга үздэг байсан юм. Байнга үз. Энэ нэвтрүүлэг танд бол ер нь уулзч чадах болов уу гэл ер нь боддог. Загтал бичвэл хөрөх болов уу янз янзын боддог байсан л та би. Бид нар одоо танаас мэдээлэл аваад таны ахыг бол хайх болно. Тэгэхээр бидний эрэлд бас нэлээд өхөн болох хүнээс та ахыхаа талаар мэдээлэл бүхнийг бол бас бидэнд хэлэх хэрэгтэй байгаамаа. Таны хувьд бол бас уулзах боломжтой. Гэхдээ таны өгж байгаа мэдээллээс эрэл маань их зүйл шалтгаална гэдгийг бас та ойлгох хэрэгтэй шүү. Энэ амьдралд бол одоо хамгийн сайхан жаргал бол илүү бүтэн гэр бүл гэдэг тийм. Тэгэхээр таны хувьд бол бас эрт аваасаа гацсан. Тэгээд ээж тань ахыг тань аваад хилийн чандад амьдарч байсан. Ямар үед илүү их одоо ээжигээ аавыгаа ахыгаа их өгүүлж байв. Үйтэй намрын дүлий шүн уйлж суугаад ижигээн бодлоо. Ухаан суухаас минь өмнө уян гар дутсан хэд болов. Элбэг сэтгэлэн өргөсөн хорвоогоос хүүчин элбэрэл хайритэн түүсээр л явна. Энэ орчлонгоор чимж яв гэж хэд тааман эргээд ганц ч удаа зэмлэхгүй байх гэжтэй. Од бүнцэнд хувилан оршчээ. Орчлонгоор дүүрэн буй заата одоо би уйлахгүй ээжээ. Хайрлаж яваарай гэд хань өгчээ. Үнэрлэж жаргаарай гэд үр заяаж. Үргэлж та намайг эвээсээр л байж. Эндээ бол одоо ингээд оны тоолоод үзэхээр 84 онд таны ээж ах хоёр онгроос руу явсан гэхээр та өөрөө 81 оных тий 80 оных. Тэгэхээр таныг 4 настай хахад яваа та 4 настай одоо ер нь хамгийн сүүлийн удаа ээжигээ ахыгаа харж байсан баг тий. Хамгийн сүүлдэлт гэж харсан. Тэгэл эмээ хоёр дээр. Тэг эмээ хоёр дээр тэгэл өвөө өнгөрөөл. Хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй тий. Тэгэхээр таны би бол бас ойлгохтой таны одоо мөрөөдөл бол ахтайгаа уулзах гэж ойлгож байна шүү. Ганц мөрөөдөл. Ахтайгаа л уулзчихвал хамаг мөрөөдөл биелэх гэл. Ямар явдсан бол бас бодлоо л байгаа л дээ. Гэхдээ жоохон хүүхд байх дээр нь боддгоо ч одоо ер нь ингээл нас явах тусмал илүү их санаал уулзах болов гэж боддог л байна. Хүүхд тахтаа тэр бүр анзаардаг. Боддгоо ер нь нэр нь бодож байгаагүй юм байлээ ер нь бодож явах тэр. Манай нэвтрүүлгийн багийн хамт олон бол таны цагтыг хүлээж аваад одоо ингээд таньс мэдээлэл аваад таны ахыг бол хайна. Эрнэ гэхдээ танд олж өгнө гэж бол бас амлаж чадахгүй. Элийн маань үр дүн ямар ч гарахыг бол бид таашгүй шүү дээ тий. Тэгэхээр та бас хамаагүй их ихтэй байж болохгүй шүү. За ямар ч байсан танаа нэвтрүүлэг ямар ч уулзуулт юм байлаа. Та уулзуулдаг бүх дугаарыг үзтээ. Уулзуулт юм байлаа. Ер нь байн хардаг нэвтрүүлэг хийхээр
дандаа цаг тавьчихэл харддаг л та. Цагийг хүлээгээл. Гой нэвтрүүлэг дагаад үйлэн би чи янз янз болт юм уу? Хэдийн нэг өдөр өөрөө энэ нэвтрүүлэгт оролцсноо. Энэ нэвтрүүлгийн оролцогч болон зочин болно гэж бодож үзээгүй юу? Бодож үзээгүй. Ер нь бодож үзээгүй. За тэгэхээр тавилан нэвтрүүлэг үзэгч танд үргэлжлэн хүрч байна. Бид Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын нутагт ирсэн байна. Тэгээ нэвтрүүлгийн энэ удаагийн одоо оролцогч болох галхүү ихчийн гэр бүлийн хүн Баатар жоохтой бас одоо бяцхан хоромыг бас одоо ярилцъя гэж ингэж бодож байна л да. Гэр бүлийнхаа тухай та бас бидэнд ярьж өгөө. За бид 2004 онд айл болоод тэрнээс хойш одоо 2 баниттай нэг охинтой болоод бидний хүртэл 10 хэдэн жил ханилж байна. Хан ер нь ахыгаа байнга л ярих уу? Байнга л дурсаж. Ер нь бид эдийн 14 жил ханилснаас хойш л одоо тавилан нэвтрүүлэг хандаг байх юм л одоо уулзаж өчрөөч гэж их боддог байлаа. Өдөө болтол одоо тавилан нэвтрүүлэг одоо холбогдсноор ийм зэрэгтэй ажлын өгчөөд маш их баяртай байна. Та бүхний хувьд ер нь эрэл хайгуул хийж үзүү, сурагчийг ер нь одоо дуулдах ийм одоо ер нь шинж байх юм уу? Эрэл хайгуул хийж үзээгүй. Тэгэл гүэмтэн таньж мэдхгүй нэг юм болох төр ийш тийш хааш хантгаа бас нэг сайн мэдхгүй явал өдийг хүрсэн да. Хойлох найнд ярилцсан сууж байна. Гэр бүлийн хүний хувьд бол дотор байна тийм ээ. Та өдөр яриаг бол юу ярьж байгааг сонсохгүй байна. Хайртай гэдэг үгийг цөөхөн хэлт юм байна эрчүүдийн хувьд. Энэ дэр ер нь таны бас бодол ямар байдгүй. Гэр бүлийнхаа хүнд ер нь энэ хайртай гэдэг энэ сайхан нандаа үгийг ер нь хэрэг хэлж байна. Эмэгтэй хүн цэцэг хоёрыг адилхан байдаг шүү дээ тийм ээ. Услаал байвал улмал сайхан дэлбэлэл өнгө ороод ургаад байдаг шүү дээ. Яг тэрний адил, түүний адил таны ер нь хувьд бас ямар байдаг вэ гэр бүлийн харилцаанаар? Гэр бүлийн харилцааны үед сайхан байдгаа гэхээр нэг нэгэндээ хар багаас өнчөрөөс хоцорч ингэж энсэн болохдоор хандаа маш их хайртай. 2 бандтай нэг охин дөрүүлж гисэн хандаа маш их хайртай байдгаа би. Ханийга ирэн л сайн хайрлж явна. Тэгэлгүй тийм. Таны үгийг сонсоод нэвтрүүлэг үзээд дараад энэ хоёр гадаа суугаадсан ийм юм яриадсан би гэж бодох байх л та тийм ээ. Тэгэд энэ сайхан үгийг бас байнга хэлж явах хэрэгтэй гэнэ л та. Тэгээд танай гэр бүлд бас аз жаргал хүсье тийм ээ. Нэвтрүүлгийн гол дүр галхүүгийн аав ээж ах нарын амьдралын түүх болон яагаад туйралдсан өдий 34 жил уулзаж чадаагүй шалтгааныг бид хайлаа. Харин галхүүгийн нагц нар нь болсон явдлыг инхүү өгүүлв. Миний аавын ах Төвдөн Дүмий гэдэг хүн байсан. Тэгээд яг тэрний хүүхдэн тогтохгүй ганц өргөмөл охинтой болохтой зэрэг миний аав тэр Төвдөн Дүмий гэдэг хүнд миний эгчийг одоо аваараа гэд өргүүлсэн юм байл л дээ. Тэгээд одоо миний тэр төрсөгч одоо энэ галхүүгийн ээж нь бол Төвдөн Дүмийн Эрдэнэбаяр би бол Төвдөн Жамбын Эрдэнэ сүрэн гэсэн ийм хоёр хаягаар явд юм. Тэгээд миний энэ эгч бол тэгээд багаасаа ирэн дунд сургуулиасаа тэр бид нар Жинжээлэн аймаа гэдэг байсан. Тэр Жинжээлэн аймагийн гардаар өдий болоод тэгээд энэ сургуулиа төгсөөд тэгээд энэ ажилдаа мэрэгжилтэй болдгийг бол одоо тэр өргөж авсан аав ээж нь одоо өдий болгосон. Тэгээд яг Унгар улс руу тэр гэрээгээр уулаасаа оюутлын техник мэрэгжлийн сургууль төгсөөд тэгээд тэндээ сайхан ажиллаж агаад тэгээд яг урилгаар тэр Унгар улс руу гэрээгээр явсан байлаа л да. Тэгэд яг тэндээ очиод ажиллаад амьдраад тэр Унгар улс нь их сайхан бид нь өөрт нь одоо бас амьдрахад сайхан мэдэгдсэн байлгүй дээ хөрхий. Тэгээд яг 1 жилийн хугацаанд явж яснаа сүүлдээ жил 6 сар болоод тэгээд яг эргэж ирээд одоо бас их нөхөр хүүхдээ авъя гэж бодоод ирсэн юм шиг байлаа л дээ. Хүний амьдрал бол ирээнтэй, бараантай, харттай, цагаантай янз янз байдаг шүү дээ. Тэгэл яг ирээд хүүгээ аваад өнгөр явсан тэр хүүхэд маань 91 байгаа ингээд нэг би сайн бодоод яг тэр яг нэг хөдөө байсан болохоор сайн мэдэхгүй юм л да. Хотод байсан болох тэр ямар болсон ч нэг л сургуульд орчихсон болов гэж бодож байгаа. Тэр үед л одоо ээжтэйгээ яваал тэгэл тэнлэгөө явсан. Тийм л учиртай да миний их. Тэгтээ би энэ яг олон сайхан ах дүүнэрээ бурхны оронд явуулсан л да. Гэхдээ би бол энэ ихчиг их өрөвддөг юм байгаа юм. Яагаад гэхдээ зэрэг хүний нутагт аав ээжээсээ хол ах дүүгээсээ хол хоёр хүүхдээ хооронд нь салгачихсан.
Одоо ийм тэгээд одоо хүний нутагт бас тэгээд өвчний улмаас одоо ингээд л өөд болсон юм байлаа. Тэгээд ганцхан тэр хүнд нь жоохон өрөвдөж явдаг. За бид нар аав ээжээсээ 8 үлээ. Миний их Эрдэнэ 2 нь болохоор манай 3 дахь он эмэгтэйгээс хамгийн том нь. Тэгээ миний их Эрдэнэ 2 нь Улаанбаатар хотод тэргээ аялал үйлдвэрт аялалчин гараа ажиллаж байгаад болд гэдэг хүнтэй гэрүүл болоо сууж байгаа. Тэгээд миний их Өнгөр улс руу мэрэгчлүүлэх курсанд яваад тэндээ байдгаа тэндээ ажиллаж амьдарч байсан. Тэгээ миний эцэг ганц өгөөс өмнө ганц хилдэг үг нь байсан. Энэ муу ахныг ахтаа нэг уулзуулах жарга юу байна? Та нар нэг хөөсөлтөж уулзаач гэж их ярьдаг байсан. Би энийг бас хөөж үзсэн. Хөлбөрийн Баатар хэн гэж ойлцсон би нэрийг санахгүй байна. Отхон инглээ тийм хүн Өнгөрт ажиллаж амьдарч байсан тэр хүн нэг удаа нэг сургийг гаргасан. Түүний охин Хонгороо гэдэг одоо Улаанбаатар тэр ялдганы хадрын байр нь байсан. Би тэгт тэр охинтой нэг анх удаа нэг хөөсөлж очуулсан байдаг. Өнгөрт байдаг. Би мэдэн тань гэж хэлсэн. Тэгээд нэг гэрэл зураг авалцъя гэж тэр охинтой ярьж байсан юм аа. Тэгсэн тэгээд очоод яривал нэгсэнд би тэр охины нөгөө утсын нэг одоо хаягийг авцсан байсныг сүүлд нь хаана ийснэ битгүү. Тэгээд хэл авалцж чадаагүй. Дахиад нөгөө охины сургийг сонсон чинь тэр байрнаас нүүтсэн байсан учраас би дахиад килом авалцж чадаагүй маа. Харин тэгэхээр өнөө зүүн манай дүүэр нэг тавилан гэдэг нэвтрүүл байдаг юм дахин өсч үзсэн. Тэгээд тэр нэг ахыг минь олж тус болов гэсэн юм ярьж байсан. Тэгээд тэр нэг хүсэл нь одоо биелээд TV8-ийн та нарын цаахан энэ сайхан нэвтрүүлгийг хийж миний дүүг ахтаа нэг уулзах болцоолох юм шиг байна. Энэ хүсэл миний дүүгийн хүсэл мөрөөдөл, миний ээж аавын хүсэл мөрөөдөл маань биелэх болтугай гэж би ядах дотор маш их зайлбарч састамгуудаа мөрөгж одоо ерөнхийдөө сэтгэл өндөр байна даа ахнаа. Миний дүү гал хүн ахтайг нэг уулзсан гэсэн дотороо маш их бодож явдаг шиг байгаа. Дарамдаа илч надныг яран далжуулж байт юм уу яти. Ер нь хүний дотор хэл юм бодогддог л байх л та. Тэгээ миний дүүгийн хүсэл нь ямараас биелэх байхаа гэж хэлэх бодож байна ахнаа. Галхуу бол манай Гинз дүүгийн эхнэр манай Гинз Бэрдүү байгаа. Ийм хүн байгаа. Тэгээ манай галаа болохоор хань жил өрхөөхтэй ахтын нэртэй одоо зайтай амтай гэр орноосаа хавчуудаг ийм эмэгтэй дүү минь байгаамаа. Дүүгийн маань хүсэл мөрөөдөл ихээс хоёлоо төрсөн. Төрсөөхөөсөө одоо үндсэндээ төөрөлчээд байгаа. Тэгээд ахтайгаа уулзахыг шиг мөрөөдж байгаа. Хүн одоо хичнээн сайхан амьдарч яаж яасан ч гэсэн тэр нэг ихээс төрж ахтай болж энэ насыг өнгөрөөнө гэдэг бол хүний бас хөв тавилангийн их том хөв заяа. Хин ч гэсэн илгэн саднаа тэр төрсөн ахаал мөрөөдөлгүй яах вэ? Энэ амьдрах насандаа тэр ахтайгаа уулзаа сайхан тэр хүсэл мөрөөдөл нь биелээсэ гэж бид нар ахтайгийн үүдгээс ч одоо яриаж явдаг. Их ажил өрнсөн Малчны хотын намрын налгар өдөр дуусч олоос ирсэн зочин гичнэн дайлах ажил эхэллээ. Монгол хүний зочломтгой зангаараа хүндэт зочиндоо барьдаг идэ будагаан дэлгэн хөөхд багчууд нь уран мэхийг уралдуулан барилдаж дуу хуур болон зугласан олныг баясгасан юм. За манай давсан бүхий маань нэр алдар хэмэлээ. Хоёлаас танилцах уу? Баатар Яваамын ажиглан гэдэг. 8 дугаар анги. За барилддаг бол та тий. Барилдана. Үндэсний бүхөр хичээлж гин үү? Хичээлнэ сургалтаа бол хичээлнэ. Гэр нээжгээд ораагаад бүх болох уу? Бүх болно. Манай ээж ч юм бол бас олимпиадад орох хэрэг авч ирсэн. Нэлээд мундаг бүх байсан.
байх шүү дээ тий. Тий. За манай дүүгийн алдар нэр юм бэлээ. Яагаад өвдөж яа. Аагаа ирээд ийсэн гоё юм. За. Та хоёрын хувьд хэд насны зөрүүтэй? 1 насны зөрүүтэй. 1 насны зөрүүтэй. За. Чиний мөрөөдлийн үед хамгаалаад Бүх алга. бохлоо. Өөх ах トゥ хоёр одоо хоёлоо бохлох юм уу? Үндэсний бохор хичээлж байна уу? Тий. Ээжгээ мундаг бохлох нэ тий. За. Амжилтуудаас дурдаач мэдээ. Амжилтын бол сургуулийн сагсны аваргаар 2 орсон. Тэгээд багийнхаа өдөрлөөр 2 бас 2 орсон. Бохор. Тий. Бохор 2 орж ирсэн юм тий. За. Амрын цэцлэгийн маань Би манай цэцлэгийн 80 жил болоод тэнд байлтад 2 даржсэн. Хүүхдийн баяр 3 дээр орчихсон бохор. морин чадах уу? Чадна. Хурдан морин унжсэн уу? Унжээс. Танаа бас морь их сайн идэг гэсэн Тий. хурдан мортайсэн да хурдан мортай. Олон жил уяад 10 эд металл тоосон. За. Эмнэлгийн юуны баяраар манай сумын баяраар хөрөөрэ төрүүлэгчээс шонхор ах юм. Тэгээ өөр гаалт руу 5 дээр авчиж оруулж байсан. Би ээжтэй зориулж шүлэг уншия. Би 5 хантай гэр төржээ. Би 5 твтэй дэлхий төржээ. Би буурал дүүхтэй Монгол төржээ. Би бурхан мэдлэг дарнатад төржээ. Байтг нэмэн хонх намайг хөлдөрлсөн. Ботхон биелэ намайг хилдэрлсэн. Уухайгийн гонадад чи үүр ургуулсан. Уртын дуунуудад ухаан царалсан. Илрээс бид хуваахын хүрдээ. Илрээс бид үржилхийн хүрдээ. Энэ бол Монгол хүмүүний зүрхний хичээсээ. Илэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Авдар дотроо содрмын багтаг. Атныхаа нуруунд гэрмэн багтаг. Өргөн тооноор нарман багтаг. Өнгөлцөн дотроо орсон орстог. Би дэлхийн хөвтэй гэрийн эзэн. Би дээшээ заяатай буйны эзэн. Би дээшээс зэрлэгтэй Монголын эзэн. Би дээшээ нартай Монголны эзэн. Би 5 хошуу сэргийн эзэн. Би тал хангай говийн эзэн. Би лустай хөх усны эзэн. Би луутай хөх тэнгэрийн эзэн. Энэ бол Монгол хүмүүний зүрхний бичээсэ. Галхүүгийн хувьд удам дамжсан бүхийн удамтай. Төвний талигаач нагад зах нь Монгол улсын начин Бат Эрдэнэ гэж Ереван гайхуулж Монгол түмэндээ урамтай сайхан барилдааныг үзүүлж явсан. Галхүүгийн хувьд ч мөн адил самб жудаа бөхөөр амжилттай барилдаж 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль мөн улс их орноо төлөөлөн Сидней олимпиад оролцох эрхээж авч байсан түүхтэй. Жилийн бол суманда 10 дугаар анги төгссөн. 10 дугаар анги төгсөөд авраг дээд сургуулийн биеийн тамирын самбж үеийн ангийг төгссөн. Биеийн тамир дасгалжуулагч багшийн мэрэгжилтэй ийм хүүхэдтэй. Бас тэр дээд сургуульд сурч явах хугацаанд бол энэ хүүхэд бас улаасаа тийм байрлах сонирхолтой тийм иршүүд маягийн ийм хүүхэд байсан. Тэр 4 жилийн хугацаанд сурч явахдаа улсын аваргын самбж үеийн алт мөнгө хүрэл тэгээд бас нэлээд хэдэн одон медальтай мөн Сиднейгийн олимпиад ороход эрхийн бичих хүртэл авчаасан. Энэ одоо юу вэ? 72 кг-ын жинд 2002 оны самб бүхийн залуучдын улсын аваргын хөрөл медаль. Хөрөл медаль. Энэ 2002 онд ч 16 жилийн. Энэ саксны. Та бас сакс тоглох уу? Тий. За мундаг юм. Энэ бас саксан бөмбөг байна. Энэ гар бөмбөг байна. Болбол 2000 оны Сидней олимпиад орох самб бүхийн нь бол энэ багш шүү дээ. Хасах 70. Улсын аварга шалгаруулах тэмцээн жуудаа бөх 2000 он чинь хасах 78 кг-ын жинд ингээд 2000 онд Монгол улсаа төлөөлөн одоо Сидней олимпиад оролцох эрхийг бол авч ирсэн юм байна. Алтан медаль аваад. Тэгээ яагаад та олимпиад энийг одоо яагаад хөөцөлж чадаагүй мэдгүй ямарсан тэр үедээ тэгэл хөөцөлж чадаагүй юм байлээ. Тий. Тэгээ таны оронд одоо өөр хүн явсан сурагтай байсан сүлд судалгаад үзсэн. Уг нь явсан бол одоо олимпийн аварга болох байсан ч юм билүү тий. 2000 оны олимпийн аваргад Монголоос төрөх байсан ч юм билүү. Харин тий. Энэ эсхийн урлал юм байна. Та энэ эсхийн урлал гэж чинь барилтаас гадна эсхийн урлал хийн түрүү бас тэнд цагаан эдэний медаль бас харагдаж байна. Цагаан эдэн тавгаар ингээд айлууд
үзэсгэлэн гаргадээ тэндгээр төрүүлж ирсэн. Эсгийн урлаар бас эсгийн урлаар бас төрүүлж ирсэн юм шиг тий. За. Энэ бас дотор нэг хүүхдүүдэд нэг янз бүрийн хийж өгдөг байхгүй. Тэгээд тэргээр бас хоёр дээр энэ эзэлж. Одоо сумынхаа дотор харин юу хийж өгөх вэ? Би ч болохоор нэг малгай, ороолт янз янз хийж өгсөн эсгийн урлаар. Зөв. Энэ сам бүхий. Энэ бүр шатных 2000 оны. Тий 2000 оны тий. Их спортыг тань одоо дагаад удам дагаад хөгүүдээс ч юм бол бас барилднаас ямар ч оролдож л ягаад барилдах хэлгүүдээ. Тий. Сонирхолтой. Бүгд их сонирхолтой байгаа л та манай хоёрын тойлоо. Магадгүй одоо телевизээр дэлхийн авраг олимпийн наадам энэ төр үзээд өөрөө ирэхгүй дахиад барилдах юмсан гэдэг сэтгэл төрдөг үү? Хаяа бодогддог. Би ингэ барилдажсэн бол яахаас бол ял бодогддог л дээ. Одоо нэгэнт амьдрал хөгөөцсөн ч одоо. Таны үеийнхнээс одоо ямар хүүхдүүд байна? Гавьяатын шаргал байна. Манай анги яг 10 жилийн нэг анги төгссөн бит хоёр. Тэгээ Баянмөнхөө аваргын сургуульд анх хамт очиж орж исэн ойлоо. Тэгээ одоо тий. Батчмаг гэдэг байна бас. Тэдний хаавал одоо тэнцээ оролдоо нэг бол алгасдаг үздэг тий. За ингээд тавилын нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Нэгэн сайхан өглөө эхэлж байна. Мэдээж эдний хувьд бол өглөөний 6 цагт босоод 5 цагт босоод одоо малчтын ажил тийм маш их эхэлдэг учраас бүгд одоо ажиллаа хийгээд ингээд сайхан аж байдлаа үргэлжлүүлж байна. За эдний хувьд бол Ховд аймгийн нутаг дэвсгэр энэ одоо сүрлэг хайрхан болох цам гарав хайрхан гэж одоо энэ миний ард харагдж байгаа. Энэ сүрлэг сайхан мөнхц та. Оюун оргилынхоо одоо бас араа өөр билээр ингээд сайхан нутгалдсан байна. За тэгээ мэдээж хамгийн гол зорилго бол за галхуу ихчийн хувьд ч тэр тавилын нэвтрүүлгийн баг хамт олонны хувьд ч тэр энэ ихчээ одоо ахтаа нь уулзуулах ийм одоо бас хүс сэрмэлзэлтэйгээр энэ удаагийн дугаараа ингээд цагтлын дагуу хамгийн ихний дугаараа бэлтгэж байна. Ингээд галхуу ихчтэйгээ бүгдээрээ үргэлжлүүлэн уулзцгаая. Их ажил өрнсөн малчны хот өнгөө засжээ. Өв сургамал нь шаргал навж саар хужигдаж таван хошуу малын дуу цангинсан энэ газар бол Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын малчин Баатаржавын хот юм. Энэ хотонд мал сүргэн тааваран дээшилж өглөөний нартай золгон харагдана. Гэрийн эзэн үхрээ хурааж ямаагаан холбоно. Харин гэрийн эзэгтэй галхуу сайлын хунгаа барин энэ ажилдаа гарлаа. Өглөөд чи бид нар чи эрт босоод үнэ малаасаа ямаагаасаа өдөр болгол давтсан штэ өглөө болгон босоод цаг наргуул ажилтаа л та. За бид юутай ч нэвтрүүлгийн оролцогч гал хөгчтэйгээ уулзаад түүний ахын талаар бол тодорхой мэдээллийг бол авлаа шүү дээ тий. Тэгээ гал хөгч манай багийнхан бол Улаанбаатар хот ороод одоо Хэлийн чандаас таны ахын талаар одоо сургийг гаргаж одоо их хэрлээ бол эхлүүлэх болно. Гэхдээ бол би танд нэвтрүүлгийнхээ нас хэлсэн. Олж өгнө гэж бол 100% амлаж чадахгүй. Гэхдээ бол гэхдээ бид олохын төлөө ажиллах болно. За тэгээд ямар ч сан танаа нэвтрүүлгийн хамт олонд ингэж бид нарыг зорж ирсэнд маш их баярлалаа. Мөрөдөл ямар ч ихнээсээ би хэлж байна. За тэгээд Улаанбаатар хот ороод бид ирлээ үргэлжлүүлээд тантай эргээд холбогдох болно. Магадгүй сайхан мэдээгээр холбогдож магадгүй тий. Тэгээд та маань сайн сууж байгаараа уцаач хийгээд. За баярлалаа. Та хэд сайн яваараа. Ямар ч олж ихийг бодоорой. За баярлалаа. Галхууг зорин ирсэн тавилын нэвтрүүлгийн багийн хамт олонны зорилго биелээд энэ буцаж байна. Түүний ах гал цогийн талаарх мэдээллийг хангалттай олж чадсан бөгөөд үүний үр дүнд түүний ах гал цогийн сургийг гаргаж чадлаа. Чухам уулзаж чадах болов уу? За талын нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумаас бол энэ удаагийн дугаараар хүргэж байгаа билээ. Бидний нэвтрүүлгийг оролцож гал хөгчийн маань хувьд бол төрсөн ахтайгаа уулзах чин хүсэл мөрөөдөлтэй байгаа бол бидний цагтлаа илэрхийлсэн. Үүний дагуу бид гал хөгчийнхаа гэрт ирээд одоо ажил амьдралтай танилцаад ахын талаар болон ээжийн талаар тодорхой мэдээллүүдийг бол авч чадсан. Ингээд Улаанбаатар хотод очиод ахын их хэрэлд бол гарах болно. Магадгүй дараагийн дугаар дээр бидний ирэл амжилттай болоод ах トゥ
зөв нарыг уулзуулна хаа гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.